Өнөөдөр Израилийн хаан сэдвтэй жинхэнэ итгэл 311 дахь цаг байна. Тэгээд энэ хуучин гэрээний иш үзүүлгийн 5 дахь дугаар. Тэгээд Израилийн хааны тухай явж байна. Би энийг байнга давтан яриад байгаа учраас өнөөдөр зүгээр ярихгүй өнгөрье. Итгэлийн түүх. Хуучин гэрээний номыг бид нар харах юм бол бүтээл гэж бол байсан. Тэгээд бол шашин байна. Авраамаар дамжуулаад Израилийн түүх бол эхэлсэн. Израиль улс. Өнөөдөр болохоор Израилийн хаан. Эхлээд бол бүтээлийг үзсэн, шашныг үзсэн, Израиль улсын түүхийг үзсэн. Өнөөдөр бол Израилийн хаан. Тэгээд дараа нь бол Есүс. Энэ болохоор хуучин гэрээн дээр гарч байгаа бүтээл, шашин. Тэгээд энэ Израилийн түүх, тэгээд энд Израилийн хаан, энэ болгон бол хоорондоо холбоотой доош урууд ингэж байна. Эндээс бидний хайж байгаа зүйл юу вэ гэхээр итгэл. Итгэлийн түүхийг бид нар бол эндээс харах боломжтой. Бурхны хайж байгаа тэр зүйл бол хэн юу хийсэн, яасан гэдэг бол хуучин гэрээн дээр байгаа тэр зүйлүүдээс чухал биш ээ. Энэ бол хүний түүх, хүний тэр хүн төрлөختний түүх чухал биш ээ. Харин итгэлийн түүх гэдэг маань яаж бий болсон, итгэлийг яаж өвлөн бол авч явж байна гэдгийг харуулсан байна. Ром номын 9:7-г харах юм бол тэд Авраамийн үрч гэлээ бүгд түүний хүүхдүүд гэсэн үг биш ээ. Харин Исаакаас гарсан л чиний үр удам гэж нэрлэгдэх болно гэжээ гэж хэлж байна. 9:7 Ром. Тэгэхээр Исмаил биш ээ, Исаак. Исаакийн талаар Авраамийн үр удам Исаак, Исаакийн үр удам хэн блэ? Яаков. Тэгээд махуудын хувьд бол ингэж доошоо бөөж байна гэж харж байж магадгүй. Тийм биш ээ. Авраамийн хүү Исаак юу хүлээн авсан бэ гэдэг нь чухал. Исаак бол Авраамийн итгэл гэрээг хүлээн аван үргэлжлүүлж байсан. Тэр гэрээг хэн эцээ хүртэл авч явах вэ? Исмаил, Исаак байна. Исмаилийн хувьд бол тэр гэрээг эцээ хүртэл авч явж чадаагүй. Харин Исаак бол авч явсан. Исаакийн дор Яаков. Яаков болон түүний ах байсан. Яаков бол тэнд амлалтыг аваад тэр гэрээг хүлээн аваад эцээ хүртэл явсан. Исаак, Яаков, Исав. Яаковын 12 хүүхдүүд байна. Энэ 12 хүүхдээс 12 ов бий болж байна. Энэ 12 овгоор дамжуулаад бүгд сайн байх байлаа. Гэхдээ энэ 12 овг бол тийм сайн байж чадаагүй. Зөвхөн Юдагийн овгоор дамжуулж, Бенемийн овгоор дамжуулж, Юда овгоор дамжуулаад бол хаан Есүс ирсэн бодвол Бенамны овгоос бол Паул гарч ирж байна шүү дээ. Тэгээд бусдад бол тэр овгууд нь байхгүй болж байна. Ичлэл ном дээр 12 овгийн талаар гарч байна. Тан гэдэг энэ овг бол байхгүй байгаа учраас ягаад тэгэхээр Бурхны хүслийг хийхгүй байгаа учраас бүгд махбодын хувьд харах юм бол Исаак ч бай, Исав ч бай, Яаков ч бай, Исав ч бай, Исмаил ч бай,
энэ доор байгаа тэр Яаковын 12 хүүхэд овг энэ болгоныг махбодын хувьд харах юм бол бүгд л Авраамийн үр удам. Хамгийн гол нь эндээс хийн амлалтыг хүлээн авч энэ амлалтыг эцэг хүүхдийн амлалт дотор явж байна. 8-ыг харах юм бол Ром ном 9:8 махбодын хүүхдүүд нь бурхны хүүхдүүд бишээ харин амлалтын хүүхдүүд нь үр гэж тооцогдсон гэж хэлсэн. Тийм болохоор бурхны хүүхэд гэдэг маань бурхан аавын амлалт гэрээ аавын тэр хайрыг хэн авсан юм бэ? Бурхан гэхдээ бидний аав тэр аавны хайрыг Авраамийн тэр махбодын үр удам бишээ харин амлалтын хүүхдүүд гэж хэлж байна. Тэгэхээр бурхан Авраамыг дуудсан. Авраамаар дамжуулаад дараа нь Исаак, Яаков тэгээд 12 хүүхдүүд бол Яаковын 12 хүүхдүүд бол байна. За эндээс илчлэлт номыг унших юм бол Йосефээр дамжуулаад яаж тэр гэр бүл Египт рүү явах талаар бид нар уншсан шүү дээ. За Египт рүү бол хэдэн хүн явлаа? 75 хүн явсан те. 75,000. 애굽으로 요셉을 통해서 70명이 70 хүн явсан. За 쭉 애굽으로 들어가요. 애굽으로 들어가서 тэгээ Египт рүү 70 хүн яваад тэр цаг үед бол Яаков амьд байсан сүлдээ 요셉을 만나게 Юсефтэй бол уулзсан. Юсефтэй уулзаад 그 70명이 들어가는데 70 хүн 430년 70명이 430년 за тэгээ 70 жил 430 тэгэхээр энэ дээр нэмэх юм бол 500 жил өнгөрчээ 70 жил 430 жил гэх юм бол 500 жил. Тэгэхээр энийг бас сурахад жоохон цээжлэхэд амархнаар хэллээ. 430 жил өнгөрсний дараа тэр улс Израилийн үндэстэн тэр агуу бол улс болсон. За 2 сая гаруй Израиль бол ард түмэн бий болсон. Тэгээд тэд нар бол боолчлын амьдралаар амьдарч байхдаа зүгээр боолчлоор амьдарсан биш тэр бурхны ард түмэн бол өссөн. Тэгээд Египт бол энийг ойлгож байна. Тэгээд Израильчүүдийг бол алын хүүхдүүд маш их гаргаж байгаа учраас тэгээд тэр эрэгтэй хүүхдүүдийг алаад болол Израильчүүдийг бол алахыг хүссэн боловч тэгж бол чадахгүй байна шүү дээ. Яаж тэгж хүүхдүүдийг тэгж олноор төрүүлж байгаа маш их сонирхолтой байна. Хүүхэд гарах юм бол хичнээн их өөлөх үлээ. Тэгээд хүүхдүүд бол маш их төрүүлсэн. Бурхны хүүхдүүд бол бурхны доор бурхны ард түмэнд маш их өсөж байна. 더 이상 내 백성은 하나님의 그 백성은 절대로 노예 생활을 하면 안 된다. 나와라. Тэгээд бурхны хүүхдүүд бол хизээж боолчлоор амьдарч болохгүй. Тэгээ бурхан болол Израилийг бол гайхамшигтайгаар сургаж байна шүү дээ. Хуулийг өгч байна. 40 жилийн туршид цөлийн амьдралаар амьдрахад тэнд ганцхан зүйлийг зааж байна. Юу вэ гэхээр би байхгүй л өхнэ гэдгийг л бурхан бол зааж өгч байна шүү дээ. Тэгээд бурхан бол байхгүй бол чи би байхгүй л өхнэ гэдгийг л зааж өгсөн. Чи намайг дагах юм уу? Надад дуулууртай байх юм уу? Надад итгэх юм уу? Миний амлалтанд итгэх юм уу? Аль эсвэл чи өөрийнхөө хүслийн дагуу бодлын дагуу явах юм уу? Би бол ерөөсөө эндээс бурхны хүслийн дагуу явна хийж үлднэ гэхэд бол окей гэд тэнд амьд үлдэн Канаан газар руу бол орж байна. Канаан газарт орохдоо тэнд бол олон болоод улсууд байсан, хаанчлууд байсан. Жижигхэн олон улсууд байгаа. Бүгд болоод
가나안 땅의 왕들이 32 хаан байсан байна. Тэр Ханаан газарт за мэдээж тэнд бол олон жижиг улсууд байгаа учраас бүгд бол хуурам шүтэн шүтдэг улсууд байсан. Тэгэхээр энэ хуурам шүтэн шүтдэг улсуудыг Бурхан 들어가서 чи төрүүлж ороод захир 공격하는 것만 아니라 쫓아내라 그랬습니다. хөө гэж хэлсэн. 쫓아내면 반드시 나의 뜻을 이루리라 그랬어요. 그래서 이 이스라엘 나라가 이제 이스라엘이 가서 여호수아가 인도하죠. 여호수아와 갈렙이 인도하면서 들어가서 다 왕들을 쫓아내야 되는데 За Яшуу бол тэр улс руу Канаан газар руу ороод бүхий л тэр улсуудыг бол хөөх ёстой байсан. Хэд хэдэн жил бол өнгөрсөн. За анхны бол дайн нь болохоор маш их амжилттай хийж бол маш олон тэр улсуудыг бол эзлэн хаадуудыг, эзлэн газрыг, эзлэн хаадуудыг хөөж 일들이 있습니다. 그런데 끝까지 해야 되는데 안 해요. эцээ хүртэл ингэж тэмцэх ёстой байтал эцээ хүртлөө ингэж хийж чадаагүй хөөх ёстой тэр улс байсан. Тэр улсыг хүртэл хөөгөөгүй тэр Израилийн хажуу талд бол наалдан болоод өргөс болон амьдарч байсан том асуудал болсон бас нэг улс байна. Тэр улс ямар улс вэ гэхээр бидний сайн мэддэг Голиашийн за тэр Голиашийн төлөөлсөн тэр Филипчүүд байсан. Филистчүүд байсан. Филистчүүд байсан. За тэгээд Ханаан газараас бусад зүйлүүдийг бол хөөсөн ч гэсэн эцэст нь болвол энэ Филист энэ хүмүүс бол маш өвчтэй болж Израильчууд бол эцсээ хүртэл энийг хөөхгүй байгаа учраас үлдээ яасан бэ гэхээр хамт бол амьдрья. Хамт амьдрцгаая гээд Филист хүмүүс болон бусад улсуудтай Израильчуудтай бол том асуудалтай болж ирсэн. Тэгэхээр бид нар энийг дахиад зөв бодоод үзье. За энийг бид нар сүнслэг нүдээр харах хэрэгтэй. Бурхан бидэнд авралыг өгч сайн мэдээг өгöd авралыг өгсөн. Чи гэм нүглийн уучлалыг хүлээн ав, миний нэрийг ав, миний нэрээр ял, миний нэрээр яа гэж хэллээ. Баптизм хүртэхдээ яах вүлээ? Бурхантай. Тэгээд хуучин хүний бол баптизм уусан болохоор дамжуулаад оршуулад тэгээд гарч ирэхдээ шинэ нэвтрэл болон эзэн Есүс Христийн дотор байна шүү дээ. Энийг бүрэн төгс хийх ёстой байтал хийж чадахгүй байгаа тэр том асуудлаа. Израилийн улс 32 хааныг Ханаан газраас бүгдийг цэвэрлэн хөөстэй байтал чадаагүй байх хэмжээгээрээ дараа нь тэр том асуудал болж өргөс болж байна шүү дээ Израильчуудад. Тэгэхээр бидний итгэлийн амьдрал ч гэсэн мөн яг үүнтэй адилхан. Бид нар итгэлийн амьдралаа үнэхээр зүрх сэтгэл сайхан бүрэн төгс хийх ёстой байтал сонирхолтой. Тэгсгээл бөөрн хилөөл байдаг хүмүүс олон байна. За эхлээд бүгд бол адилхан харагдана. Би Есүс Христэд итгэл аврагчаа болгон хүлээн аваад баярлаад гэм нүглийн уучлалыг авсан Бурхны хүүхэд болсон. Бүгд адилхан эхлэн. Тэгэхээр энэ бол эцсээ хүртэл явах ёстой байтал баптизм хүртээд хуучны бүтээлийг оршуул шинэ хуучин хүний оршуул шинэ бүтээл болж гарч ирсэн. Яагаад бидэнд Есүсийг өгсөн юм бэ? Есүсийн нэрээр чөтгөрийг хөө гэсэн. Тэр хаадыг хөө гэсэн хөөгөөгүй шүү дээ. Түр чөтгөрийг хөө гэж хэлсэн. Чөтгөрийг хөөх ёстой байтал Христэд итгэдэг хүмүүсийн 10 хүнийг бариад үзье. Та чөтгөрийг хөөхөө гэх юм бол мэдээж 5 хүн. За ер нь бол 5-10 хүний 2 нь жишээ баг болоогүй болоо юу чөтгөрийг хөөх мөх гэж магадгүй. Тэгэхээр энэ Христэд итгэдэг хүмүүс Бурхны хаанчлал бодол бүрэн төгс хийх ёстой байтал хэрэг хийж чадахгүй байна. Есүсийн нэрийг өгч чөтгөрийг хөө гэж байхад чөтгөрийг хөөхгүй байна шүү дээ. Заримдаа нэг яаруу сандруу үед нэг 2 хөөгөөл тэгээд сүултээ хийдэгчгүй. Тэгээд өөрийнх нь итгэлийн амьдрал түүний насан туршдаа яах чөтгөртэй л хамт амьдраад байдаг.
бүх зүйлийг харах юм бол бүх чөтгөрүүдтэй хамт боо сүнстэй хамт адилхан амьдрал цуг амьдрья гэдэгтэй л адилхан болоод байна шүү дээ. Энийг бол бүрэн төгсөөр залхалгүй, мятаршгүй, зүгшгүйгээр хөөх хэрэгтэй байж шүү дээ. Залбирах хэрэгтэй байна. Бид нэг 2 удаа зарим хүмүүс залбирал тэгэл дуусаа. Хийдэггүй, залбирдаггүй. Хариулт авах хүртлээ бат залбирах хэрэгтэй байтал нэг залбирал, 2 залбирал тэгэл болчихдог. Маш олон хүмүүс ингэдэг. Маш олон хүмүүс бүгд хамтдаа залбирцгаая, мацаг барьцгаая. Бид нар болоод ерөөсөө 7 хоног, 10 хоног, 21 хоногоор ингээд хийхээр бүгд бол хийн. Тэгээд энэ бол нэг 10 хоног, 21 хоногч болдгүй. Үргэлжлүүлээд хэдэн сарын туршид, 1 жилийн туршид бол байнга л чөтгөрийг хөөгөө залбирах юм бол болох ёстой байтал тэгж чаддаггүй. Наан цөхрөөд унцдаг. Чөтгөрөө хөөх ёстой чөтгөрүүдээ хөөхгүй. Тэгэхээр тэр чөтгөр бол тэр хүнтэй байна. Тэр өвчний сүнсийг ч гэсэн хөөх ёстой байтал хөөхгүй л байна шүү дээ. Тэгэхээр бидний хувьд маш олон Христэд итгэдэг хүмүүс яаж амьдраад байна гэхээр би аврал авсан юм чинь энэ бүгд биш юм уу? Египтээс бид нар гарсан юм чинь одоо бид нар чөлөөлөгдсөн учраас цөлөөр дамжаад эцээ хүртэл яваад Йордан голыг гатлаад Канаан газарт ороод орсон юм чинь зүгээр биш үү? Үгүй ээ, тийм биш. Канаан газарт орсон юм чи юу гэлээ хөө гэж хэлсэн шүү дээ. Чөтгөртэй хаадуудыг хөө, тэр хаанчлалыг хөө, тэр хоором шүтээнүүдийг хөө, бүгдийг бүрэн төгс хөө, тэр газрыг цэвэрлэл гэж хэлээд нураа дайт гэж хэлээд байхад үгэнд нь ороогүй шүү дээ. Аамен. Үйлс номыг бид нар харах юм бол сайн мэдээ бол дамжуулаад зогсоогүй. Сайн мэдээ бол зөвхөн эхлэе. Сайн мэдээ бол зөвхөн эхлэл тэнд ариун сүнсээр чөтгөрийг хөөж зарим хотод болоод энэ нэг хуурамчтай ил бичин тэгээд маш олон бөөгийн тэр ном үйлдэлүүд бол маш их байсан зүйлүүдийг бол хаяа шатаагаал эцсээ хүртэл явсан шүү дээ. Энэ бол Христэд итгэдэг хүмүүсийн төв. Эцсээ хүртэл явах хэрэгтэй. Аамен. Зөвхөн хэрэггүй. Чөтгөрийг хөөх юм бол эцсээ хүртэл хөө. Дасралтгүй хөө. Дунд нь тэгэл би бол хийсэн чи болохгүй байлээ гээл гэх юм бол тэр цагаас эхлээл энэ Израилийн ард түмэнтэй адилхан болж шүү дээ. Тэгвэл хамт л тэр филистчүүдтэй хамт амьдрахад бол бид нар жоох хүчтэй болоо гэж бодож андуурч байна шүү дээ. Тэр бол шүүгчд. Тэгэхээр бусад улсууд бол тэр улсуудыг захирч байгаа хэрнээсээ тэдний хөөх ёстой байтал хөөхгүй байх шүү дээ хамт. Тэгэхээр бид нар бол эклеш гараа гэсэн үг шүү дээ. Аамен. Өөрөн төгс гараа хамт байж болохгүй. Хөө. Бронцгой ялгаатай бэ гэдэг мэн чуулган сум. Аамен. Бид нар болохоор энэ дунд байж болохгүй. Тэгсгээл бөөрийн хилөөл тэгсгээл ингэ болцсон юм чи болоо бишээ. Бид нар бол эцсээ хүртэл явах хэрэгтэй. Аамен. За чуулган маань жоох өссөн юм чи одоо болчлоо бишээ. Өшөө илүү өсөх хэрэгтэй өшөө. Бид нар сэргэх хэрэгтэй. Үргэлжлэх хэрэгтэй, сайн мэдээ тарах хэрэгтэй, үргэлж сургах хэрэгтэй, дагалдагч бэлдэх хэрэгтэй, дагалчнуудыг маш олноор нь босгох хэрэгтэй, дайтах хэрэгтэй. Зогсох юм бол болохгүй. Аамен. Эцсээ хүртэл явъя. Эцсээ хүртэл явахгүй болохоор тэнд бол том асуудал бий болж байна. Бурхны хүсэл, бүрэн төс хүсэл гэж байна. Тэрийг бол заавал хийж үйлдэхгүй байх юм бол хийж үйлдэхгүй байх юм бол ямар зүйл болж байна гэхээр Бурхны хүсэл бол хизээч өөрчлөгдөхгүй. Харин хүн
완벽하게 이루지 않고 Бурхны хүслийг бүрэн төгс хийхгүй 99% хийж байгаа л 90% хийгээл ингээл доошлоод тэгэл бид нар 80% хийсэн юм чинь гээл ерөөсө Бурхны хүслийг хийлээ штэ гээл ингэж бол өөртөө айгүй тийм ханамжтай байдаг. Тэгээд харах юм бол энэ Израиль улс өөр улсыг дагаж явж байна. Яаж дагаж явж байна вэ гэхээр 그때 사무엘 Самуэль 이제 마지막 사사로 сүүлийн шүүгч Израилийг удирдах байсан. 이스라엘 사람들이 와서 Израильчууд ирээд бид нар ч гэсэн 왕을 세워주소서. биднэрт хааныг өгөөч гэж гуйхад өөр улс шиг хааныг бидэнд өгөөч гэж гуйсан шүү дээ. Израильчууд Самуэлаас. 얼마나 하나님한테 Тэгэхээр энэ Бурхны өмнө хичнээн буруу зүйл үү? Самуэлийн хувьд бол тэр үгийг сонсоод бол буруу зөвхөртлөө уйлсан шүү дээ. Яагаад Бурхныг үл тоож байна? 근데 왜 이스라엘 Яагаад Израилийн 지나가면서 улс за тэгээд Канаан газарт орсон 300 жилийн туршид Бурхны хүслийг хийж үйлдсэн гэсэн зүрх сэтгэл байдгүй. Харин Бурхны хүслийг хийж үйлдэхгүй байгаа учраас өөрийнхөө зүрх сэтгэл нь өөрчлөгдөөд дараа нь өөр улс шиг болохыг хүсэж өөр улс шиг хуурамч шүтэж байгаа улсууд шиг хааныг хүсэж байна. Тэгээ Бурхан бол Самуэль юу гэж хэлж байна? Чамайг хайсан бишээ. Израилийн улс ард түмэн намайг хайсан. Яагаад тэгэхээр хэн жинхэнэ хаа юм бэ? Бурхан бол жинхэнэ хаан шүү дээ. Хүнийг босгоод хааныг босгоод гэсээр байгаараа Бурхан окей гэж зөвшөөрөөд Самуэлийг болгосон шүү дээ. За эндээс бол хааны түүх эхэлж байна. Израилийн хааны түүх. Бурхан бол би та нарын удирдагч, би та нарын бүх зүйл, би чамайг удирддаг хаан. Та нар бол миний ард түмэн. Бурхан харагдахгүй ч гэсэн Бурхан бол хаан. Израилийн хаанчдыг бүрэн төгс удирдан бусад улсуудыг ялах хаан. Амен. Тэрийг бол Бурханыг хайж байна Израилийн ард түмэн. Тэгэхээр бид нар итгэлийн амьдрал дотор амьдрахдаа хэрвээ Бурханы хүсэл байна. Тэр Бурханы хүслийг бүрэн төгс дагахгүй байх юм бол дараа нь юу болох вэ? Би өөрөө ч мэдхээргүйгээр ертөнцийг даган дуурайж явах гэдэг болдог. Бурхны бүрэн төгс хүсэл байхад тэрийг дагаж явах ёстой байтал бид нар өөрсдийн зохицуулж байгаа арга барил үг биш харин тал нь ертөнцийн хоцсон тал нь үг болчихсон явж байх жишээтэй. Тэгээд сүүлд нь юу болж завхарч байна? Завхархтаа яаж байна гэхээр бүр унана. 전 이스라엘 나라가 Тэгээд Израилийн ард түмэн бол хаан өгөөж хааныг биднэрт өгөөж өгч байна. Яагаад биднэрт хаан байхгүй вэ? Бусад улсууд бүгд хаантай байна. Израильчууд яагаад хаан байхгүй байна? Самуэлийн хувьд хаан байхгүй гэд биднэрт бол хаангуур дутагдах зүйл байсан юм уу гэж асуусан. Хаан байхгүй байлаа гэд бид нар бол ерөөсөө ялаагүй мөн. Яагаад заавал хааныг хүсэж байгаа юм бэ? Гэхэд эцээ хүртэл бол Израильчууд хааныг бол хүссэн шүү дээ. Бидний одоо итгэлийн амьдралд ч гэсэн маш олон хүмүүс ертөнцийг дагаж явах гээд байдаг. ертөнцийг дагаж явах байгаа учраас сүүлдээ тийм бизнесийн ажил байх хэрэгтэй, тийм материалын зүйлс байх хэрэгтэй, тийм арга барилаар амьдрах хэрэгтэй гэж бодоо сүүлд нь юу болж байна? Эндээс одоо завхарч байна шүү дээ. За тэгэл эзний өдөр хүртлээ хүндэтгэл мөргөл өрөхгүй, тэгэл ертөнцийн тэр итгэгч биш хүмүүстэй нөхөрлөөд арх уухгүй ч гэсэн архины газарт очоод тэгэл энэ завхраа сүүлдээ бол өөрөө ч мэдэхгүй бүр айхтар уннаа. Тэгэхээр Израилийн ард түмэн бичнээ их завхарснаа тэд нар өөртөө мэдэхгүй. Харин Бурхан Самуэльд хэлж байна. Тэд нар чамайг хайсан юм шээ, намайг хайсан юм аа. Гэхдээ Бурхан бол зөвшөөрч байна. Зөвшөөрч байгаа шалтгаан нь энэ хаанаар дамжуулаад Бурхан би та нарын хүссэн хаанаас илүү хамгийн агуу хааныг харуулъя. Тэр хаан хэн бэлээ? Есүс Христ.
그를 보여주겠다. түүнийг 그런데 харуулъя. 너희들이 생각하지 Харин 않는 та 바보다. нарын бодоогүй хаан, 아무리 та нарын 상상해도 хичнээн 너희들이 төсөөлсөн ч 이 세상에서 та нар энэ 왕이면 ертөнцид 이렇게 хаан 될 ингэх 그것이 бах тэгэх 아니라 бах. 이 Тэр хаан бол 왕은 тийм хаан биш ээ. 하늘의 왕이에요. Тэр хаан бол Тэнгэрийн 진짜 хаан, 하나님의 나라의 Бурхны 왕이야. хаанчлалын 이 хаан. 왕은 Энэ хаан 누구라도 бодоод 잘 이길 수 있는 왕을 내가 ямар ч хааныг 세우리라. ялах тэр хааныг би болгоно. 그래서 여러분 아멘. 하나님께서 Бурхан 이때부터 이 энэ 다윗 цагаас эхлээд Давид хаан 다윗이 하나님의 마음을 하는 자. Давид бол Бурхны зүрх сэтгэл нийцсэн нэгэн. 신앙이 있어. За түүний хувьд бол итгэлийн амьдралаар сайн амьдарсан итгэгч. За би Давидаар дамжуулаад Месиа бол ирнэ. Жинхэнэ Давидаас ч илүү Давидын эзэн болох Бурхан түүнийг би Давидаар дамжуулаад Давидын үр удмаар дамжуулаад за энэ дээр харах юм бол Авраамийн үр удам Давидын үр удам Есүс Христос. Энэ бол хуучин гэрээний түүх. Бурхан Израилийн ард түмнийг дуудан Авраамаар дамжуулаад гэрээг авсан хүн түүгээр дамжуулаад хүн гэрээг барих ёстой байтал хүмүүс бол ертөнц рүү бол уусч ороод байна шүү дээ. Тэгээ Бурхан бол хааныг өгсөн тэр хаан бол намайг даг хаан. Тэр Давид хаанаар дамжуулаад жинхэнэ Бурхны хүслийг хийх тэр Бурхны хүү ирсэн тэр бол Есүс Христ. Амен. Эндээс бол нэг хэдэн зүйлийг харах хэрэгтэй байна. Урд нь бол бид нар харж байсан. Бурхан Бурхны болол төлөвлөгөө, Бурхны зорилго гэж ярьж байна. Бурхны болол төлөвлөгөө гэдэг маань өөрчлөгдөхгүй хүслийг хийж байна. Зорилго гэдэг маань хүний сонголтыг дагаад Бурхны хийх үйлдэлийг хийж байна. Бурхны төлөвлөгөө гэдэг маань угаасаа юу байсан бэ гэхээр энэ хаан бол хэрэг байхгүй. Хаан бол хэрэг байхгүй. Тэгвэл энэ Авраамаар Давидаар дамжуулаад Есүс Христ хаан нэг бол танилцуулах боломжтой байсан. Гэтэл хүмүүс бол ийш тийшээ хазааж далигаад байгаа учраас Бурхан бодвол тэгж явахын хэмжээгээр орхиж байгаа боловч Бурхны тэр хүслийг бол Бурхан бол эцсийн хүртэл өөрийнхөө хүслийг биелүүлдэг Есүс Христээр дамжуулаад энийг бид нар харах боломжтой. За бид нар чуулганыг харах юм бол чуулган бол маш их өөрчлөгдсөн. Уулаасаа энэ сүм чуулган дөрдөрх юу байсан бэ гэхээр ариун сүнсээр дүүрэн хүлээн авах хэрэгтэй. Ариун сүнсний бэлэг авьяас болоод бүр аимшигтай гайхамшигтай өсөх хэрэгтэй болсон. Бүх чуулган ариун сүнсний тэр харь хэлээр ярих ариун сүнсний хүч чадлаар мэрэгэн ухаанаар тэр олон тэр бэлэг авьяасууд бол өсөн гарч хийгдэх хэрэгтэй. Энэ бол чуулган. Амен. Бид нар энийг харахтаа түүхийг харахтаа чуулган бол өөрчлөгдсөн байх шүү дээ. Зарим чуулган ариун сүнсний хөдөлгөөнийг хийдэггүй чуулганууд маш их байдаг. Тэглээгээд тэр бол чуулган биш ээ гэж хэлэх боломжгүй. Яагаад гэхээр Есүс Христэд итгэж сайн мэдээ тарааж байгаа. Гэхдээ тэд нар бол өөрчлөгдсөн байна шүү дээ. Сүм чуулганы дөрвүүд бол Бурхны хүссэн тэр дөрвөн ариун сүнсийг дүүрэн хүлээн авч ариун сүнсний бэлэг авьяасыг авч чөтгөрүүдийг хөөж өвчнө гэдгээж тэр чуулган Ромын хаанчлал, альж хаанчлалт болоод ерөөсөө дийлдэхгүй чуулган болох ёстой. Бурхны гайхамшигтай бэлэг тэмдгүүдийг хийх ёстой чуулган болох ёстой байтал тэр чуулганы дөрвөх бол өөрчлөгдөд байна. Зарим чуулганд бол ариун сүнсний хөдөлгөөн байдаггүй. Зарим чуулганд бол өөр буруу урсгалууд орж ирээд сүүлд нь болоод чихэн чуулган биш болоод сайн мэдээ хүлээх авах ёстой байтал сайн мэдээ
энэс бол холдоодгүй хууль руу явж байгаа Галатад байгаа чуулган эцээ хүртэл тэр сайн мэдээний дотор байх ёстой байтал гараад хуучин гэрээ рүүгээ яваад байна. Дахиад хослуулж байна, дахиад хууль руу явж байна. Өөрсдийнхөө тэр зөвхт байдлыг хуулиас хайгаад байгаа учраас Илч Паулийн хувьд чуулган ийм байдалтай байж болохгүй гэсэн. Тэгээ явах тусам яасан бэ? Чуулганы дүр төрхөд өөрчлөгдөж байна, ингэж өөрчлөгдөж, тэгж өөрчлөгдөж байна. Тэгээ одоо бол зарим чуулган ерөөсөө сайн мэдээ тараадгүй чуулган их байна. Бид нар бол энэс илүү өс хэрэг байхгүй, энэ ч хэрэг явах зүгээрээ гэж хэлж байна. Тэр юу гэсэн үг юм бэ? Үгүй шүү дээ. Бид нар бол байнгын сайн мэдээ тарах хэрэгтэй. Авралыг бусдын авралын төлөө бид нар хэрэглэгдэх хэрэгтэй. Тэгтэл энэ өөрчлөгдөж байгаа учраас явах тусам жинхэнэ чуулганыг хайх олох хэрэгтэй байна. Есүс хүний хүүг ирэхэд жинхэнэ итгэлийг хайх боломж байна уу гэж хэлсэн. Тэгэхээр энэ түүхэн дотор бүтээл сайн модоор дамжуулаад хүний үзэл бодол шашин бурхан Авраамаар дамжуулаад Израилийг дуудсан итгэлээр явах ёстой байтал Израилийн хаанаар явж байна. Израилийн хаадын түүхийг харах юм бол маш их толгой иргмээр. Тэгэл 1-р хаад, 2-р хаадуудын талаар тэр улс хаадуудаас болоод маш их хуурам шүтэж байна. Тэр болгоныг бид нар харах боломжтой. Тэгж хийх хэрэггүй байсан. Харин хүний хувьд бол энэ түүхэнд харах юм бол ерөөсөө ийшээ тийшээ давж яваад байна шүү дээ. Харин бурхан хүний хүсэж байгаа юм юу вэ гэхээр эцээ хүртэл явхаар бурханы үгээс зуран гэрээний үгс эцээ хүртэл дуулууртай байх тэр нэгэн хүнийг хайж байна. Тийм учраас Иесус ингэж хэлсэн. Нарийн зам, өргөн зам. За, нарийн хаалга, өргөн хаалга гэж байна. Тэгэхээр та нар нарийн замаар яваарэ. Ягаад тэгэхээр мөхөх хүмүүс олон байна. Тэр мөхлийн зам нь бол өргөн учраас бүгд тийшээ явж байна. Чуулганч гэсэн маш их өөрчлөгдсөн учраас одоо чуулганууд Бурхны үг бол ерөөсөө сахих тийм чуулган ховруулсан байна. Чуулган байна. Тэгээд яаж тэр ижил хүүснүүдийг хүлээж авч чадаж байна. Ижил хүүснүүдийг хүлээж авч байгаа чуулган бол маш их байна. Би Калифорнид удаа очиод ирэхэд тэг машинаар явж байсан. Гэтэл тэнд бол тэр солонго байсан. Очиод ойрхоноос харсан чинь тэр хаягн дээр юу гэж бичсэн байна вэ гэхээр өөрийгөө эрэгтэй ч эмэгтэй ч бай тэр хүмүүсийг бол хүлээн авах чуулган 1979 оноос хойш одоо хүртэл бид нар бата өөрийнх нь сонголтыг зөвшөөрсөн чуулган. Яагаад тэнд бол чуулганыг бичсэн тэр чуулганы үгийг авч хайх хэрэгтэй. Есүс хэлэхдээ би бол өөрийнхөө чуулганыг болгоно. Эзний болсон чуулган гэж байна шүү дээ. Амен. Тэгээд тэр чуулганаас яагаад даван гараад байгаа юм бэ? Бурхны босгосон тэр хаан байхад хүн яхаараа бол энэ хаан тийм хааныг хүсээд байна. Тэгээд тэр усан төрлөختний түүхэл маш их инх замбраагүй холион бантан болж байна шүү дээ. Мөн чуулганы түүх ч гэсэн мөн адилхан. Илч Паулийн загтуудыг уншаад үзэх юм бол чуулгануудыг эргүүлэх гээл чуулганыг хуваах гал чуулганыг өөрчлөх гээл чуулганыг завхруулах гал сүүлд нь бүр унгах гал яаж бэ гэхээр маш их сонин сургаал орж ирж байна. Маш их сонин өгнүүд орж ирж байна. Маш их сонин ажлууд хийгдэж байна. Илч Паулийн хувьд Петрт захиа бичсэн чи энэ сонин энэ үгийг бүү сонсоорой. Ийм үгийг сонсч байгаа газарт
Бүү ороорой очоорой. Тийм хүмүүстэй бүү уулзаарай. Чуулганаа сахиарай. Чуулган 하나님의 말씀은 эцсээ хүртэл Бурхны үгийг сайхан даган үйлдэхэд тэр чуулганыг хамгаалаа. Аамен гэж хэлсэн. Тэр бид нар бол яг энд ирчээд байна. 교회가 Чуулган 그 말씀을 붙들고 그 언약을 붙들고 진짜 үгийг гэрээг сайхан итгэл дотроо зогсох ёстой байтал чадахгүй байна. 이제는 저한테 계속 보여준 것처럼 Тэгээд миний харуулж байгаа зүйл маш олон чуулганууд Йохва руу буцаж байна. Йохва руу буцаж байна. 예수의 이름을 버리고 Есүс Христийн нэрийг харж Йешуагийн нэрийг дагаж явж байна. Маш олон чуулган итгэгч нар 그 길이 좀 다르게 тэгээд бидний зам нь жоохон өөр. Гэхдээ нэг бурхан гэсэн чуулган бол сүмүүд бол маш их бий болсон байна. Би урьсан та бүгдэд хэлсэн шүү дээ. Одоо би ярьж чадахгүй. 그냥 교회 비판한다. Тэгээд чуулганы хавчаад байна гэд байх шиг байдгийн. Тэгээд маш олон агуу чуулганууд 예수 이름을 벗어났어요. Есүсийн нэрээс бол 불러도 Есүсийн нэрийг дуудсан ч гэсэн энэ нэр тэрнэр Есүсийн нэрийг хамт дуудаж байна. 얼마나 하나님께서는 Тэгэх юм бол 원하시는 Бурхан 그 교회 ний хүсэж байгаа тэр чуулган 하나님께서 원하시는 Бурханы тэр ариун сүнсээр дүүрэн үнний үгээр дүүрэн чуулган тэрнээс бол даван гарчаад байна шүү дээ. Ингэж бол болохгүй. 이제는 교회가 그냥 하나의 학교가 됐어요. Чуулган бол зүгээр л нэг сургууль болчихсон байна. Хизээж өссөн чуулганыг сургууль болгож болохгүй шүү дээ. Тэгээ ертөнцийн тэр сургаалуудыг зааж болохгүй. Сүм чуулган гэдэг мэн сүнслэг Бурханы хаанчлалыг хийж үйлдсэн чуулган байх хэрэгтэй байна шүү дээ. Амен. 하늘을 체험을 하는 Тэнгэрийн сүнслэг зүйлүүдийг мэдсэн газар байх хэрэгтэй. Гэтэл үгүй энэ чуулган бол хүмүүсийг харахад агуу гэж хэлүүлэхийн төлөө ийм тийм ивент 나중에 보면 이제 이런 교회 같지가 않아요. сүлд нь харах юм бол чуулгантай адилгүй зүгээр л нэг ертөнцийн 기업같이 그렇게 하는 것입니다. нэг тийм 절대로 여러분 우리는 албан газар шиг болчихдог байна. Тэгэхээр бидний хувьд Бурхны үг бол Бурхны үг нэг нэггүй биелэгдэхийн тулд бид нар бас зүтгэх хэрэгтэй. За энэ Израилийн хаадын түүхийг харахад Бурхны хүссэн хаанчлал бол ганцхан байсан. Ямар хаан бэ гэхээр 하나님의 나라. Бурхны хаанчлал. 아멘. Аамен. 이스라엘 왕국도 아니고 Израилийн хаанчлал биш. 한국 왕국도 아니고 Солонгос хаанчлал биш, Америкч хаанчлал биш, айлч хаанчлал бишээ уучлаарай. 어떤 나라가 이 나라는 참 우리가 Энэ улс агуу улсаа Бурхны хүссэн агуу хаанчлал улс бол аль улс гэхээр мөнхийн улс Бурхны хаанчлал. Амен. 그래서 어느 나라든지 Тэгэхээр альч улс байсан 이루어져야 되는데 Бурхны хаанчлал биелэгдэх ёстой. Бурхны хаанчлал яаж биелэгдэх вэ гэхээр жинхэнэ Бурхны хүссэн хаанаар дамжуулаа. Тэр хаан бол Есүс Христ. 그렇지만 꼭 누구 Харин тэгэл ертөнцийн хүмүүсийг бол илчлэл байдаг. Тэр ертөнцийн арга барилаар хөршин гэрээний энэ түүхийг харах юм бол түүхээс даваа гарцсан байна. Бидний хувьд түүх Христэд итгэгчүүний хувьд бол ингэж бол хазааж болохгүй. Үгийг бол үг бол эцэг хүртэл нэг л замаар бид нар явах хэрэгтэй. Үг бол хизээч өөрчлөгдөж болохгүй. Бид нар үгийг дамжуулахдаа ч гэсэн үгийг бол өөрчлөн дамжуулж болохгүй. Бид нар хизээд 2000 жилийн өмнө Есүс Христийн тэр сайн мэдээг тэр чигээр нь дамжуулах хэрэгтэй. Есүс Христийн тэр үг тэр тушаалыг бол тэр чигээр нь сахих хэрэгтэй. Одоо энэ цаг үед ёс заншил өөр үгүй тийм биш. Эзний 2000 жилийн өгсөн тэр тушаалыг бид нар одоо ч гэсэн сахих хэрэгтэй. Тэр хүмүүсийн хувь тавилан амьдралтай холбоотой холбогдох бишээ. Ойлгосноо? Амен. 예수님께서는 Есүс 너의 손을 얹어서 чи өөрийнхөө гарыг тавиад Есүсийн нэрээр 여기 나무 만든다 그랬습니다. чи Есүсийн нэрээр гар тавь зайлрах юм бол тэр өвчний зүтгэрийг хөө идэгнэ гэж хэлсэн шүү дээ. Өвчтөе хүн дээр гар тавих юм бол идэгнэ гэж хэлсэн шүү дээ. Хэний гар гэж хэллээ?
итгэгч хүний гараар дамжуулаад өөр гар бол биш. Итгэгч хүмүүс бол өвчтөн дээр гар тавихад идэгнэ гэж хэлсэн. За тэгээд өөр бол гар биш. Хэний гар вэ гэхээр итгэгч хүмүүсийн гар. Аамен. Аамен. 그것은 2000년 전에 지금 똑같아요. 2000 жилийн өмнө 예수의 이름한테 예수의 이름 플러스 다른 게 없어요. Есүсийн нэр зөвхөн нэмэх биш. Есүсийн нэр дээр өөр зүйлийг нэмэх бишээ. Зөвхөн Есүсийн нэрийг л хэрэглэнэ. Тэгэхээр бид нар бол бүрэн төгс хаанчлалд Бурхны улсын тэр хуулийг Бурхны улсын тэр арга барилыг бид нар хүлээн аван чуулган болон чуулган гэдэг маань ертөнцийн дөрөх орж ирж болохгүй чуулганд. Аамен. Тэгэхээр бид нар энэ чуулган дотор үгийг дамжуулахдаа энэ үг гэдэг маань ертөнцийн тэр ёс суртахуун философи орж ирж болохгүй. ертөнцийн хэний үг орж ирж болохгүй. За миний хувьд Америкт байхад 6 сарын хэдэн сарын туршид бол ингэж байсан зүйл байсан. Би интернетээс хайж байгаа. Тэгээд ямар нэгэн мундаг хүмүүс бол агуугаар бол ингэж хэлсэн үг байна. За хятадд нэг эрдэмтэн хүн ингэж хэлсэн байна. Солонгост нэг хаан ингэж хэлсэн байна. Америкт бол 200 жилийн өмнө нэг тэр агуу хүмүүс ийм зүйлийг хэлж байсан гээл. Тэгээд Библийн үгтэй ойролцоо байх юм бол за дээр үед бол энэ хүн ингэж ярьжсэн гээл. ертөнцийн хүмүүс тэрийг сайн мэдэн шүү дээ. Миний хувьд ч гэсэн бас тэгж алдаа гаргаж байсан. Тэгээ би бол энэ би ертөнцийн мэдлэгийг би энэ дээр яагаад яриад байна? ертөнцийн хүмүүс ярьж байгаа зүйлийг би ярьж байна. Ястаа болохгүй. Тэгээд бүгдийг бол цэвэрсэн. Тэгээд нэг хэсэг бол би маш их биччихсэн. 150 жилийн өмнө нэг хүн ийм үг ярьжээ гээл. Тэгэхээр тийм гээл. Тэр бол хүний үг шүү дээ. Харин бид нар бол бүрэн төгс үнний Бурхны эзний үгээр л үгийг л дамжуулсан чуулган. Аамен. Тийм чуулган байхыг хүсэж байна. Бид нар хаан 다른 왕들은 다 그냥 하나의 비유예요. 오로지 온전히 왕은 예수 그리스도 그분만 왕 그러면 그의 예수 그리스도 진짜 왕이고 그의 왕은 어느 왕이죠? 하나님의 나라. Бурхны 그리고 교회는 хаанчлал сум чуулган гэдэг маань энэ ертөнцид байгаа Бурхны хаанчлал, Бурхны улс чуулган бол тэгэхээр Бурхны хаанчлал бидний дотор биелэгдсэн. Аамен. Өнөөдөр үгийг бодоод бид нар зөвхөн энд зогсё гэсэн шийдвэр гаргая, хамт залбирцгаая. Тэнгэрт байгаа бидний эцэг минь таны нэр ариунаар дурсагдаж таны хаанчлал эрх болтугай. Хүсэлтэн тэнгэрчгийн газар дээр биелэгдэх болтугай. Өдөр тутмын минь алхахыг энэ өдөр бидэндээ өгөөч. Бид өртөнгүүдээ уучлсны адил бидний өрийг уучлаач. Бидний сорилтанд бууруулаач. Бузар муугаас гэтлгээж учир нь хаанчлал хүч чадал алдарсан мөнгө таны. Аамен.